Зя шинэ влог татавтай морил Хонконгийн онгоцны бодол дээр явж байна. Жэжүгээс гараад Хонконгоор дамжаад онцсон аяллахаа багийнхаа хүмүүстэйгээ одоо бид нар Pier Lounge гэдэг бизнес лаунж дээр уулзаад энэчнээс цаашаа өөндөө хамтдаа бизнес классаар Бали орцгоох юм. Тэгээд залуучуудтай очиж уулзъя да. Айгуу гой бизнес эрхэлдэг, контент хийдэг залуучууд байгаа. The Pier Business Class Lounge. Wow, энийг таньдаг монголгүй явж байгаа чинь. Hi you and bro. Сүүсээр та бүгдрийн цууж гэнэ. Business lounge нь бол гоё. Сэрхэн юм байна уу? Юу вэ да? Йоо, ингэж нэг ижлээ болох гэж. За ижлээ олцсон шүү. Бидний нисэх онгоц маань Cathay Pacific. Зя онгоц руугаа ороод ирсэн. Тэгээд манай энэ маань хоол сууж манайхан бүгд ийшээ ингэ сууцгааж байна. Тэнд байна. Movie тэнд байна. Энд сомо байна. За тэгээд хөөрлөөд өгч. Яг одоо Бали руу явж байна. Бид нар The Iconic Experience гэдэг юм нэлийн luxury аялал зохион байгуулж байгаа. Тэгээд тэрнийхээ залуучуудаа одоо нийт ер нь бол 10 залуучууд бизнес классаар Бали руу нисэж байгаа. Тэгээд яг энэ үедээ та хэдтэй нэг видео хуваалцах гэж угаасаа 5 цагийн цэцлэг өгөөдөж өгч байна. Тэгээд юу ихээр би Балид амьдраад 3 жил болсон байна. Манай охин тэгээд заягийн гидсэнд бүрлдсэн цагаас эхлээл ер нь бид нар гоё утаагүй тэгээд цэвэр агаартай гоё газар очие өндөр бүтээмжтэй амьдрий лайфстайл дээр одоо анхаарцгаая гэж явцгаасан. Тэгээ одоо манай охин одоо 2 нас хагастай. Тэр чинь ингээд 3 жил орчим бол угаасаа л болцсон байгаа байхгүй. Тэгээ түрүү жил бодоод үзсэн чинь би түрүү жилийн 8 сар нь Балид амьдэрсэн байлаа. Ерөөсө 4 сар нь 100 Монголд нэг хальт очсон. Тэгээ наашин цааш ингэж явсан. Түрүү жил 1 сар бүр Дубайд амьдэрсэн. Тэгээ одоо энэ жил гарснаас хойш ерөөсөө Балид л амьдэрч байгаа. Тэгэхээр энэ жил одоо барыг талдаа орох гэж байна. Гэхдээ тал нь аль хэдийн ингээ Балид өнгөрчихөж байгаа байхгүй. Тэгэхээр 100 бол мэдээж яг манай гэр бүл боцож очоод бид нар 6 сар, 7 сар, за чадвал 8 сард 3 сарын хугацаанд Монголд байх байх. Тэгвэл хугацаанд нүгээс Балида байна эсвэл өөр газар. За тэгвэл нэг асуулт байна. Ягаад заавал Бали гэдэг юм бэ? Бали яг яагаад чиний хувьд тийм онцгой газар юм бэ гэж. Яг уу ингээ төгөө чи Балиг яриад байдаг учраас бид нар ингээ Бали руу явж үзье гэж бодсон гэдэг гэр бүлүүд ч юм уу, манай найз нөхөд ч юм уу, манай community members бол маш олон байдаг. Тэгээд яг ирээд үзэхээрээ бас яг нөгөө миний Балиг миний мэдэрж байгаа Балиг маань мэдрэхгүй ингээд эргүүтээ төгөө уул амар гоё газар гэдсэн гэхдээ юм чинь тэгэл зүүнний Азийн бусад улсуудтай адилхан юм биш тэгээд явчихж байгаа хүмүүс байна. Эсвэл амар гоё ингээд огшиж ирэнгүүтээ яг нөгөө нэг жижигхэн тосгон шиг газруудын дундуур явж байна. Өө чи юу одоо манай гэр хороол шиг юм сонин газар бай. Гэснэ өө энэ чинь яриад идэх шиг биш юм шүү гэснэ бас явчихж байгаа хүмүүс байна. Эсвэл магадгүй сүүлд гарч байгаа тэнгисийн ирэг дээрээс хараад за ер нь л нэг юм одоо дэлфийн мэлфинтэй нэг юм галтуул малтуултай юм өндөр модтой нэг ийм л газар юм байна гэж ойлгож байгаа хүмүүс байгаа байх. Гэтэ яг миний мэдж байгаа Бали бол саяны хэлж байгаа зүйлсүүд бүр аль нь ч биш байгаа байхгүй. Тэгээ би та Балигийн талаар ярьж өгөх юм бол нэг сонирхолтой зүйл нэ. Бали бол жилдээ 5 сая жуулч авч байгаа. Мэдээж тийм маш их хэмжээний жуулч авдаг. 12-т хуваагаад үзэх юм бол сартаа бол хангалттай нэг 400 орчим мянга те жуулчин бол авч байгаа. Өдөрт тэрч бодоод үзэхээр 10-15 мянган жуулчин тогтмол авч идэг. Тэгээ нэг онгоцод ч одоо хэдэн хүн суух вэ? Нэг 150 хүн, 180 хүн, 200 хүн суунаа бодох юм бол хэдэн онгоц буух үгээ бодохоор бараг л 3-5 минутад нэг онгоц бууж идэг, нисч идэг. Тэгээ жилийн туршид тасралтгүй шүү дээ. Тим өндөр волюмтэй жуулчид ирдэг газар. Тэгээд яг үндсэн тэр өнгөн давхаргаас ярих юм бол энэ мөнх жуулчдын ордог газрууд гэж байна. Тэд нь гоё. Гэтэ миний нөгөө дуртай надад таалагддаг Бали ч ерөөсөө тэр биш байхгүй. Би болохоор юунд нь илүү татагдсан бэ гэхээр тэр экспатуудын амьдардаг ертөнцид. Экспат гэдэг нь юу вэ гэхээр Балид урт хугацааны визээр ажиллаад амьдардаг тийм хүмүүс гэсэн. Яг энтхийн төрсэн иргэд биш, уугуул хүмүүс нь биш. Гэхдээ гадаадын хүмүүс энд амьдардаг. Бали өөрөө зүүнний Азийн хамгийн европчсан, хамгийн баруунчсан, хамгийн цагаан хүмүүс их амьдардаг тийм арал. Би өөрөө нэг айгүй тийм нэг барууны сэтгэлгээтэй барууны юмнууд үздэг. Тийм
хайрцаглагдсан зүйл дурггүй хэд уламжлалыг бас дэмжиж дэдэггүй нээлттэй сэтгэлгээ те би даасан байдал эдрийг айгүйх эрхэмлдэг хүнийхээ хувьд би тийм барууны улсууд руу явахаар л зогсож байгаа. Яг ингээ хараад үзэхээр одоохондоо миний яг хийж байгаа бизнесийн маань 50-аас илүү хувь нь бол ялчгүй би стил монголчуудаар ажиллаж байгаа шүү дээ. Мэдээж гадаадын хүмүүс төр би одоо хөвчлсөн зөвлөгөөнүүд өгөөд өмнө төлбөртэй тийм коучингууд авч эхэлж байгаа ч гэсэн яг монгол хүмүүс дээр миний үндсэн зах зээл маань ихэнхдээ 50-аас илүү хувь дээр явж байгаа энэ нөхцөлд би монголчуудынхаа тайм зон дээр буюу нэмэлт 8 GMT дээр байх нь миний хувьд чухал байгаа. Тэгээд яг монголчуудынхаа цаг дээр байнга баруунчсан газар олё гэх юм бол яг мэдээж би Шанхай ч юм уу те Хонконг ч юм уу яг тиймэрхүү томоохон хотууд Сөүл ч юм уу Токио ч юм уу газруудаар амьдарч болно. Тэгвэл бас нэг миний хувьд би өөрөө тэр их хотын юм гадна талд юм нойз өндөртэй чимээ ихтэй газар би өөрөө төвлөрч чаддаггүйгээ би айгүйх тийм анзаарсан туршлагууд миний амьдралд айгүйх ба. Би Нью-Йоркт амьдрах гэж үзэжсэн, би Дубайд амьдрах гэж үзэжсэн. Ер нь хамгийн гой гэсэн газрууд амьдрах гэж үзэжсэн. Гэтэ ганц юм юу гэхээр гадна талдаа хитрхи их тийм чимээтэй газар миний бүтээмж унчт юм байна. Миний давуу тал юу гэдэг вэ гэхээр би Бали шиг юм tropical юм халуун орны тайван хөнгүү те би өөрөө ингээд тийм эрх чөлөөтэй байж болох мөртлөө тайван байж болдог, байгальтай ойрхон байж болдог ийм газар байхаараа миний бүтээмж дандаа өсдөг. Одоо би айгүйс нь анзаарч байсан юм. Бали руу жилэрх болгонд миний орлого заавал хамгийн багтаа 2-оос 5x гэдэг. Энэ жил ч гэсэн бүр яалтчгүй миний орлого хангалттай 5x хийж байгаа байхгүй. Тэгээд одоо энэ дээр нөгөө шаруудын бүтээлч байдал. Дэлхийн одоо хамгийн капиталист сэтгэлгээтэй хүмүүсийн бүтээлч байдлыг нэмчингүүд айгүй гоё тийм unique spot үүсчихэж байгаа байхгүй. Тэгээд тэр харт амиг хинэ дээр заван шижиг юмнууд нь жоохон байхгүйгээр те. Тэгэхээр миний хувьд бол Балиг ингээ харахаар те миний орлогыг өсгөж өгдөг, яг намайг өөрөөхөөрөө байхад тусалдаг, яг өөртөө адилхан хүмүүстэй уулзах боломжийг олгодог айгүй гоё газар. Би өөрөө яг тийм тайван, гоё, өөр дээр анхаарсан, өөрийгөө хөгжүүлсэн тийм юмд амар дуртай. Одоо магадгүй та нарын эргэн тойрон дунд чинь над чиг хүмүүс байдаг л юу гэхээр ингээл мөрөөрөө өөрийгөө хөгжүүлэл явж байдаг. Гадны юмд нэг амар ингээл очил те хавь амтны ховж яриад тэгжидгүй зүгээр ерөөсөл ер нь өөрийнх нь хийдэг зүйл нь ерөөсөө өөрийгөө хөгжүүлж идэг, өөрийгөө олцсон. Тийм хүмүүс байдаг шүү дээ. Балид яг над чиг гарууд амар их байдаг. Тэгэхээр надад амьдрахад амар амар байдаг. Тэг ганц юм нь юу гэхээр би ч н одоо ингээ гэр бүлтэй 2 хүүхэдтэй манай охин ч одоо бага охин ч ингээ баг 3 нас хүрэх гэж байна. Тэр ганц юм нь юу гэхээр би угаасаа амьдралаа бүх шийдвэрийг угаасаа заяатайгаар гаргана. Тэг бид хоёр ингээ хамтдаа ингээ ярилцаад гэр бүлээр ингээ харж ангууд заяа бид хоёр нэг өөр өөрсдийгөө олоо зогсохгүй нэг амар сайн олцсон хүмүүс. Тэг бид хоёрын яг хаана амьдрмаар байгаа, яг ямар байгаа юмнууд нь огтлцоод харангууд угсаал яг манай гэр бүлийн амьдрахад хамгийн гоё газар нь заяад ч таалагдах газар Бали, надад ч таалагдах газар Бали. Манай охины төрсэн цагаас хойш мэддэг ганцхан газар нь Бали. Яг үнэ хэлэхэд одоо би цонхоор ингээ харж байгаа нэг доор ингээ арал харагдаад ингээ Бали харагдаад ирсэн би ингээ yes тэ гэд гигэлцээд яа буугаад ингээ маргааш эрт өглөөс гоё жимд яваад ингээ өмстө усанд ороод яа охинтойгоо ингээ гадуур гараа гоё кофе шоп ороод тэр лайфстайлаа, тэр амьдралаа, тэр энерги тэрийг айгуу хүсэж байгаа юм. Тэгэхээр би зүгээр яг энэгээр юу гэж хэлэх гээд байна гэхээр хүн болгоны төрдөг газар бол өөр газар төрж байгаа. Гэхдээ хаан төрөх чинь нэг тийм чухал биш. Иннээс цаашаа гол ажил чинь чиний гэрийн даалгавар чинь байхгүй. Тэрний үг ихээр чи өөрийгөө олох. Чи яг ямар зүйлийг хийхдээ сэтгэл хангалуун байдаг. Яг ямар хүнийг чи бүтээмээр байгаа. Тэрийг олоод тодорхойлоо. Тэгээ тэрэндээ яг адилхан тэр хүмүүс байдаг газар очих. Би айцаараа шийдвэр гаргахгүй яг дотроосоо те өөртөө хайртал өөрийнхөө төлөө яг тэр шийдвэр гаргаад өөрийн чинь тэр орон зайгаа олоосоо л гэж биелэх гэдэг байхгүй. Чи өөрөө нэг тодорхой үйлдэл дээр тархичин сэтгэж байгаа. Чи тодорхой юмыг таашаадаг, тодорхой юм чам таалагддаг. Чи тодорхой амьдралын юмыг өөртөө хүсэж байгаа, тэрийг зөвшөөрмөр байгаа те. Яг наад нэг үйлдэл байна шүү дээ. Яг наад үйлдэлэр чинь амьдардаг хүмүүс хаана вэ? Тэр хүмүүс нэг газар цуглдсан байгаа. Тийч би зөриөрөл гэж хэлэх гэдэг. Яг миний хувьд бол би ямар ч хүнд яагаад би Балид надад таалагддаг гэдгийг ярихаар зөвхөн энэ бол гаднах талын Бали амар гоё бич клубуудтай учраас, Бали амар ийм учраас, ерөөсөө биш. Би өөрийгөө олцсон учраас би Балид дуртай. Яг тэгэхээр Бали над чиг хүмүүс аяг өгдөг. Тэгэд хаашаа аялж байгаа нь чухал биш, хинтээ аялж байгаа нь чухал гэдэг ч та. Яг тэрэн шиг хаана амьдарч байгаа нэг амар тийм бас чухал биш. Тэр миний амьдарч байгаа тэр experience-ийг гоё утга учиртай болгож өгöd байгаа хүмүүс нь л илүү үнцэнтэй юм шиг. Би нүгээр яг зөвхөн Бали руу яваарай гэж хэлэх гээд байгаа юм шиг би дахиад онцолж хэлгээд. Хаач үз бол магадгүй чинийх Лондон байж магадгүй, магадгүй чинийх Японч гэж магадгүй, Солонгос ч гэж магадгүй, Дубай ч гэж магадгүй, Нью-Йорк ч гэж магадгүй, Майами ч гэж магадгүй, хаач гэж магадгүй. Эсвэл зүгээр яг үнэхэр чинийх Монгол ч гэж магадгүй. Монголдоо дахиад өөр ч юм. Чи Дархан байж магадгүй, Улаанбаатар байж магадгүй, аль нь ч гэж болно те. Хаан чамд сэтгэл зүйн хувьд, сэтгэлгээний хувьд амар амгалан тайван байдал, өндөр бүтээн, аз жаргалыг өгч чинь би тэр газараа байгаарай л гэж хэлэх гээд байгаа байхгүй юу. Зүгээр ямар ч үс нэг өөрийнхөө мэдэрдэг, хэлхийг хүсдэг, хуваалцахыг хүсдэг зүйлэл тий таадтай нэг юм видео болгоод оруулсан.
Бро манай гэр тавтай юм л. Одоо танаа гэрээс гараад манай гэрт ирлээ. Онгоцны бодлосоо гараад ирсэн. Нэг юм машинтай явахында Бали Джим Альфард дээр уна гэдэг чинь бас нэлээд luxury доорноо. Их их машинууд чинь зүгээр жижигхэн. Нэг амар машинууд байгаа. There was guys, өнөөдөр ингэж эхэлж байна. Iconic experience. Графти luxury item хийсэн бүх залуучуудаа баярлалаа. Үнийг доо нэг ч хүнийг бас мартахгүй надад ойлгомжтой. Тэгээд бүгд айгуу гоё танилцъя, дотн найцгаая. Тэг ямар ч байсан ингээд зич мартахааргүй тийм гоё дурсамжууд үүсгэсэй гэж бодож байна. Тэгээд дараагийн 6 оны бүгдээрээ солиотой өргөлцөө тий.